Өнөөдрийн хичээл бол маш их чухал хичээл байгаа. За тэгэхээр одоо англи хэл сурч байгаа хүмүүсийн бас нэг жаахан толгойг нь эргүүлчих гээд байдаг, нэг буруу аргаараа явчих юм бол халширчих гээд байдаг. Ийм сэдвийн тоонд ордог одоо англи хэлний үйл үгийн цагуудыг бүгдээрээ үзье. За тэгэхээр English verb tenses буюу англи хэлний үйл үгийн цагууд гэдэг маань үндсэндээ бол яг дөрвөн том бүлэгт хуваагдчихдаг. За монголчууд бол яах вэ гэхээр жаахан бүдүүн бааргийн ард түмэн болохоор ч гэдэг юм уу. Ихэд ямарваа нэг юм гэх олон хуваадгүй шүү дээ. Монголчуудад бол ерөөсөө 3 янзын цаг л байдаг. Анх, инх, мөнх гэд. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэж. Тэгэхээр одоо өнгөрсөн цаг байлаа гэхэд монголчууд ерөөсөө төгсгөл нөхцөлийнхаа утгаар гаргацдаг. Явлаа, явсан гэдэг тийм ээ. Гэтэл англи хэл бол их маягтай. Одоо задлсаар байгаа л одоо 21 үеийн цагтаа болгочдөг. Тэгэхээр энэ задаргааг бол эхлээд маш сайн одоо нэр томьёоных нь хамтаар англи монгол дээр нь их сайхан ухаж ойлгоод авчих юм бол дараагийн одоо ирэх бүх үйл өгүүлбэрийнхаа цагийн учир начрыг олоход бол их амархан болчдөг юм байна. Тэгэхээр ямар дөрвөн том бүлэгт хуваагддаг вэ гэхээр эхлээд simple tenses буюу жирийн бүлгийн цаг. Continuous tenses буюу үргэлжилж байгаа бүлгийн цаг. Perfect tenses буюу төгс бүлгийн цаг, perfect continuous tenses буюу төгсөн үргэлжилж байгаа бүлгийн цагаа гэдэг ийм дөрвөн том бүлэгт байна. За тэгэнгүүтээ яадаг вэ гэхээр бүлэг болгон өөр ингэсэн одоотой, present, өнгөрсөнтэй, past, за тэгээд ирээдүйтэй future гэдэг ийм хэлбэртэй. За жирийн бүлгийн цаг байлаа гэхэд л одоо жирийн одоо цаг тийм үү. За энийг бол present simple tense гэж хэлдэг. За тийм чинь өөр ингэсэн идэвхтэй болон идэвхгүй хэвтэй active and passive гэдэг. За жирийн өнгөрсөн цаг past simple tense бас activeтэй passivтэй. Жирийн ирээдүйн цаг future simple tense гэдэг. Энэ англи монгол хэлээр нь хоёулангаар нь хэлж сураарай. Тэгээ active passive гэдэг. За тэгэхээр жирийн бүлгийн цаг гэх чинь л одоо 6 задарч штэ. За continuous tenses мөн адил үргэлжиж байгаа бүлгийн цаг нь болохоор одоо үргэлжиж байгаа цаг буюу present continuous tense гэдэг. Өөрөөр хэлбэл идэвхтэй хэвтэй, идэвхгүй хэвтэй active passive. Өнгөрсөн дүржижсэн цаг past continuous tense, ирээдүйд үргэлж байгаа цаг future continuous tense гэдэг бас одоо active passive-тэйгээ бүгдээрээ үүсдэг учраас 6 хуваагдчихж байгаа. Төгс бүлгийн цаг гэхээр төгс одоо цаг одоо тоц гэж ярьцдаг юм багш нь. Тэгэхээр одоо present perfect tense буюу идэвхтэй хэвтэй, идэвхгүй хэвтэй. За тэгээ төгс өнгөрсөн цаг past perfect tense, төгс ирээдүйн цаг future perfect tense гэдэг бас одоо 6 задардаг. За одоо энэ төгсөн үргэлжиж байгаа бүлгийн цаг болохоор passive цаг үүсдэггүй. Ерөөсөө одоо төгсөн үргэлжиж байгаа цаг present perfect continuous tense. Өнгөрсөн төгсөн үргэлжилж байсан цаг буюу past perfect continuous tense. За ирээдүйд төгсөн үргэлжиж байх цаг буюу future perfect continuous tense гэдэг ерөөсөө ийм 3 задардаг. Тэгээ ингээд 18 дээр 3-ыг нэмээд 21 үеийн цагтаа. За тэгээд одоо цаг нь бас 7 янз. Өнгөрсөн цаг нь ихэд 7, ирээдүйн ихэд 7 янз байдаг байна шүү дээ. Эдгээр бол ингэж их айхтар хуваадаг. За тэгэхээр бидний тарих бол хогийн сав биш гэж байгаа шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй болсон болоогүй бүх юм чихэд ээж болохгүй альва ямыг судлахдаа хоёр төвсөнд судлана. Өөрөмсүүлэх хамгийн чухал юмнуудыг эд эсийн ухаж дөнгөж яаж одоо бүтээдэг юу гэж орчуулдгийг хизээ хэрэгэлдэг гэд хамаг шатаа дамжаал ерөөсөө нухацтай үзнэ. Хэрэгтэй юмнуудыг өөрөмсүүлэх төвшөнд. За гэтэл одоо хэрэггүй шахуу юмыг бол зүгээр таниа хайчдаг. Таних төвшөнд. Нэг тийм цаг байдаг юм билээ гэд. Тэгэхээр энэ үйл үгийн цагийг ч гэсэн бас ийм хоёр чухал биш гэсэн маягаар нь хуваагаад үндсэндээ бол англи хэлний одоо энэ бүх үйл үгийн 21 цаг дотроос бол одоо идэвхтэй хэрэглээнд бол 13 нь явж идэг. За 8 нь бол их сул хэрэглээтэй. Тэр бүхэл одоо энэ ирээдүйд төгсөн үргэлжиж байгаа цаг буюу энийг бол би одоо 40 жил багшилж байхдаа сүүлийн 30 жил одоо англи хэлийг заагаад 40 ном орчуулад байж хахад ерөөсөө ийм өгүүлбэртэй тааралдаагүй. Тэг яг ном бичгэнд бол өөрөө өгүүлбэр зохиож идэ оруулж хүчээр бүгддэг болохоос биш 3 жил таарлаж байгаа таарлддаг. Мөн 4 жил болж байгаад одоо хэрэглэгддэг иймэрхүү юмар тархиад дүрхийн хэрэг байхгүй. Тийм болохоор одоо 13 хэрэглээний цаг буюу бусад одоо хэрэгтэй гэсэн юмнуудыг л одоо чухал дараалалаараа үзээд байх хэрэгтэй. За тэгэхээр зарим ном сурагчид дээр бол 26 үйл үгийн цагтаа 24 үйл үгийн цагтаа зэрэг бичсэн байдیں۔ Би ч гэсэн бас 2000 онд 26 үйл үгийн цаг гэд ном биччихэл хэлсэн. Тэр үед бол миний мэдлэг жоохон ядмаг байсан юм байна лээ. Дараа нь ингээд дахиад судалгаа хийгээд онцлогоо хийгээд байсан чинь
зарим нь ерөөсөө огтхончиг цаг биш байсан учраас одоо модл буюу байранд руу шилжүүлээд ингэсээр хагаад одоо 21 гэдэг тоон дээр тогтцсон л байгаа юм л да. За тийм учраас та нар одоо энэ эхний удаадаа бол яаж ангилдаг юм бэ гэдгийг маш сайн мэдээд авчих хэрэгтэй. Идэвхтэй идэвхгүй гэж юугаа яриад байгаа юм бэ гэдгийг бид нар дараагийнхаа хичээлээр маш сайхан дэлгэрэнгүй үзэж ухаж ойлгож авна. Тийм болохоор одоо бүгдээрээ ерөөсөө энэ үйл үгийнхаа цагийг одоо жирийн одоо цаг жоц мөн үү? Жирийн өнгөрсөн цаг жоц гэдгийг одоо present simple tense, past simple tense, future simple tense гэх мэтээр англи монгол нэр томьёонуудыг маш сайн мэддэг. Яаж дөрв задрагдгийг, яаж одоо задлсаар хагаад 21 үйлгийн цагтаа болдгийм бэ гэдгийг тэргүй очирт мэдээд авчих хэрэгтэй.